За сайн бацгааны хүүхдүүдээ. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээл дээр, иргэний боловсролын хичээл дээр баримтлах дэгээ яах нь боловсруулад бүгдээрээ хан дээр наадах. За. Хоорондоо ярилцж байгаад яах нь дэгээ гаргаад бичсэн байгаа учраас яах нь. Ааха. Тэ. За, ширээний чинь булангуудад багш нь скотч наацсан байгаа хойтолтой яах нь. Хойтолтод дугуулж хагаад. За, тэнтлийнхаа хан дээр авчиад бүгдээрээ өнөөдрийн хичээл дээр баримтлах дүрмүүдээ яах нь гаргах нь. За. За, бүгдээрээ дүрмээ нэг уншчээ. Зэрэг. За, цэнхэр багийнхыг уншъя бүгдээрээ. За, улаан багийнхыг. За, шар баг. За, ногоон багийнх. За, энэ дүрмийг өнөөдөр бид нэр яах нь хичээлийн цагууд дээр яах нь барих нь шүү дээ. За, тэгвэл одоо бүгдээр нэг зураг ажиглая. За, ажигласан зурагныхаа яах нь сэтгэлдлийг дэвтэр дээр буулгах шүү. Заяа. За, бүгдээр дэвтрээ зураг ажиглая. Ярилцахгүй өөрийнхөө дотоодод яах нь бодох нь шүү дээ. За, дууссан хүмүүс гараа өргөд байгаарай. За. За, бүгдээ энэ багаас эхлэе. Зүгээр зургийг ажиглаа ямар яах нь дүр төрх буусын нэг өгүүлбэрээр л яах нь илэрхийлэл төрсөн сэтгэлдээ хэлэх нь шүү. Гэр бүл болон халуун улаан уур амьсгал ялгаж харьцахгүй сайхан гэгээлэг амьдрал илэрхийлсэн. За, нэгийг л хэлээ яваад байх нь. За, дараагийнх нь хөвгт. Аз жаргалтай гэр бүл. За. Маш баяр хөөртэй аз жаргалтай гэр бүл. За, баяр хөөртэйг харж байгаа юм те. Гэр бүлийн зураг. За. Хэлээд байгаарай. Тэдний сэтгэнд орших хайр. За, хайр. За, босоод хэлээд байгаарай хүүхдүүдээ. За. За, хэлээд байгаарай. За. За, илэг бүтэн тий. За. За. За, хайр халамж. Хэлээд байгаарай. За, цаад баг. За. За, хэлээд байгаарай тэгээд. За, хайр байх нь тий. Тэрийг энэ дүр төрхөөс олж байна уу тий? За, дотн сэтгэл гэж болох уу? За, өшөө. За, ийм яах нь дүр төрхийг та нар буулгаж авч байна шүү дээ. За, тэгвэл бүгдээрээ та нар энэ дандаа гэгээлэг, эерэг, сайхан бүхнийг яаж гинөө хэлж байна тийм үү? За, тэгвэл одоо бүгдээрээ яг нэгэн минутанд өөрсдийнхөө яг энэ саяны эерэг, сайхан бүхнийг яг өөрсдөө тулгарч исэн дурсамжуудаа нэг-нэгийг бот. За, эдний багийг дуусж байгаа учраас эдний багаас эхлэе. Бүгдээрээ нэг дурсамжаал яах нь сэргээгээд ангийнхандаа яах нь танилцуулчих нь шүү дээ. За. Газ хараад болоод ангиар машин өдрөөр хийж хахад их дурсамжтай байсан. За, тэнд яах нь хамт олон их дурсамж үлдээсэн байгаа нь тий. Түүнийхээ өдрөөр эцэг гэр бүлийн хамт явж гэр бүлийн зураг авахлаад хамт дурсамж үлдээсэн. За, гэр бүлийн зураг байх нь тий. Нэг өдөр гэр бүлийн хамтаа бүгдээрээ
аав ээж ах бүгдийн тэнийг одоо гэрээ цэвэрлэж байсан. Гэрээ дүнхээр дурсамжтай байсан. За гэр бүлэрээ гэрээ цэвэрлсэн юм тий. За. Аялал дурсагдж байна тий. За цаашаа. Надад бас гэр бүлтэйгээ аялалд явж байсан. За аялалд явж ирсэн. За. Явж ирсэн тий. За. Зураг авахулж ирсэн тий. За шинээр хүүхэд мэдлсэн явдал тийм үү? За өшөө бүгдээрээ хилээд байгаарай. За дахиад зураг авахулахад та нарын дурсамж саяны багшийн үзүүлсэн зураг хоёр ялгаатай юм байна уу? Юугаараа ялгаатай вэ? Хаадлага цог тэмцэж тэсэг үүснэ. За тэр нөө дөрүүд нь ондоо болж гарч ирж байна. Тэрнээс ерөнхий яах нь агуулга нь тэр агуулга нь юу болж таарав? Аз жаргалтай гэр бүлийг бид нэр яасан. Сая дурсамжаараа бүтээчлээ. Саяны зураг дээр яах нь ажиглаа гаргаад ирж шүү, тийм үү? За тэгвэл бүх гэр бүлүүд яг энэ ийм аз жаргалтай байж чаддгүй. Яагаад? За Бүх гэр бүлүүд их аль бүтэн байна гэж байхгүй шүү дээ. Эцгийн хайрламжаа бас байдгүй. За нийгэм өшөө юу гэлээ? За хүчирхийлэл. За дараагийн баг хэлээд агаар. Орчин тойрон. За гих мэд зүйл яадгүй. За ийм саад бэрхшээлүүд гарч ирдэг учраас асуудал яадгүй. Үүсдэг, тулгардаг бахан тийм үү? За тэгвэл бүгдээрээ дэвтэр дээр нэг сургамжт өгүүлэлэг ажиллая л да. Та нарын ширээн дээр доош нь харуулаа нэг 3 цаас тавьсан байна. Багш нь энд яах нь өгүүлэлэг хүүрнүүлнэ. Тэгэхээр энийг эхлээ сонсон заа ёо. За тэгээд яах нь сонсож явах явцдаа ойлгомжгүй зүйл гарч ирэх юм бол яах нь бүгдээрээ тэр өгүүлэлгээ яах нь хальт харж болно. Анхаарлаа бол хаашаа эхлээд төвлөрүүлэх нь сонсох нь байна те. Залуу гэрснээс хойш аваасаа болж хэрэгтэй юм байна гэдэг байлаа. Эхнэр наадтай хамт байхыг хүсдэггүй. Дараа нь үздэг байна. Заримдаа тэсвэрхийн аргагүй байдаг. Нэг бол би явъя. Эсвэл эцэг чинь явна гэж тулгасан шиг байна. Тэгээ эхнэрээ алдахыг хүссэн. Аавсаа болж хилдэж муралдагч ач жаргалтай гэр орон хайртай эхнэр хүүхдүүдэнд эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л бэлцэлдэж юм. Эхнэрээ өчнөө ятгсан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүнд их баяр. Яах гэж байгаагүй байдлаа. Эцэст нь нэг арга бол тэр анхийг их орхиод энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд барьсан амбартаа аавыгаа наваач. Хэрэгтэй бүхнийг нь хангаж толоо хавах нэг ирж төрж байхгүй. Ингэснээр эхнэртэйгээ ч муудалцахгүй байна. Хэрэгтэй бүхнийг нь аваад хэвтэр толсон аавыгаа тэрч байгааг төрөсөв. Шинээс хүн хамт явахыг хүссэн тул суулгаад зандаг. Дүн өвөл байсан тул одоо их хүүтэй. Арай их явж байтал хүн хаашаа явах гэж байгааг асуусан боловч юу ч нуурсангүй. Хаашаа явж байгааг надралсан хөгшин туслах нулимсаа ачгүй болон хүүтэй үзүүлэхгүй хийж. Хэдэн цаг яваад ууланд харамсандаа очлоо. Олон жил энд ирээгүй. Уулын байшин рогч төгөж дээврээс нь нар тусч салхис ийж завсар гаргасан байлаа. Орончны их болон цэвэрлэж орыг нь оруулж тавиад бас тогшлыг нь оруулсан хамгийн сүүлд аавыгаа битүүл. Орончны доктор шуурч авлаа. Аав найз хэдийн дарж эхэлж маргааш ирэхдээ
Хэдэн хүнжил хүчлэг л авчирэ гэж бод. Үнэхээр их гонхтой байл. Харин аав хүн хэлэгч өгсөн. Хайчиж өсгсөн хүн түүнийг ийм газар төрхөх нь гомдож дотроо шатаж байсан ч ил гаргасангүй. Ачгүй юу болж байгааг анзаарсангүй. Өвөөгөөс сална гэдэг түн үнэхээр хэцүү байв. Хүү буцах болоод аавынхаа орлого тунгаан гацар гарыг нь олонтой үнсэн тэмдэх. Намайг уучлаарай гэмээр. Хоёул би бинээ барьж чадалгүй ихэр татан уйлав. Ингээд л боллоо гэхэд аавынхаа нүрөө хараа. Өвгөө хөтлөн авчихсан. Гагаад машиндаа сунав. Бицэн бүр замд гараад ааваа яагаад өөрөөр юм хурдан газар орхиж байгаа юм бэ гэдэг. Ойлаа. Юу ч хэлж мэдэхгүй. Ээж нь хүссэн юм гэж хэлж чадсангүй. Бицэн хүн би ч бас таныг хөшөөхөд эдэрхэх юм уу? Асуугаад тэнгэр норох мэт боллоо. Тэгээд машина эргүүлээд галзуу мэт буцаж тавих. 10 жил дараа аава намайг уучлаарай гэж шат ирэн. Ялах хөдөлмөд ихэр татан чамд үйлчлээ. Хөө аава намайг ууч ийм зүйлсийг уучлаарай гэж өршөөлөв. Аава өвөн би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан. Би өөрт нь аавынхаа ууланд орхиж байгаагүй. Чи ч бас тэхгүй. Намайг энд орхихгүй гэдгийг чинь мэдэж байсан юм хэмээч. За сонсоо. За одоо тэгвэл яг энэ өгүүлгээс хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн хэсгээ бүгдээрээ дэвтэр дээр болгоё. Яг ямар агшин байна? Тэрийг за дууссан хүмүүс нь гараа өргөө сууж байгаарай. За ширээн дээр чинь 5 шунууд байгаа. Бүгдээрээ ингээд оролцсон байдлаа илэрхийлээ. Дэвтэр дээрээ 5 шугаа аваад наагаад байгаарай. За юу өөрсдөө үнэлгээ тавих нь шүү дээ. За сонсъё бүгдээрээ. За ямар хэсэг нь энэ өгүүлгээс чамд хамгийн их таалагдав? Юунаас болж аавгаа хүүтэн өвөл нуур шахсан амгаар давсан хамгийн Хүрсэн бахан тий. За. Эцэг аав бишний таны хөсчгөөд юм газар. Орхих юм уу гэж хас. За тэр хэсэг нь байна тий. За. хайлж өссөн хүн аавыгаа ууландаа хоорондоо орох гэж байна. Аав бодос дотроо савчаасан жилгээ авсан. За нөө аавын хэсэг байна тийм үү? За. Хөө машинаа эргүүлэн аав дээрээ бүр орж уушлахгүйсэн гэсэн. Уушлахгүйсэн хэсэг. За яагаад энд хэсгүүд та нарын сэтгэлийг эмзэглүүлв? Энэ өгүүлгээс та нарт илүү их таалагдсан юм болов? Саяны хариулсан хүмүүс бас эргцүүлж бодъё. Босод дэвтэр дээрээ буулгасан хүмүүс бас эргцүүлж бодоорой. За. За баярлалаа. За тэндээс. Хинээс тийм үлгэр дуурал олж авахар болж юу? Хүмүүсээс ахын тий. За тэгвэл бүгдээрээ бүх гэр бүлүүд дандаа бид нар яах нь вэ? Эерэг сайхан яах нь вэ? Аз жаргалтай байдгүй гэсэн. Бидний амьдралд яах нь вэ? Ийм асуудлууд тулгарч байдаг гэж хэлсэн тийм үү? За тэгвэл энэ өгүүлэг дээр бүгдээрээ ямар юм хийх вэ гэхлээр та нарын урд ширээн дээр чинь нэг том цаас бэлгэсэн байгаа бүгдээрээ бүгд. За тэр цаасан дээр хүснэгт Т хэлбэрээр хүснэгт Т хэлбэрийн хүснэг татчих хүүхдүүдээ. Тэгээд нэг талд нь яах нь вэ? Энэ гэр бүл тулгамдсан асуудал. Тэгээд нөгөө талд нь тэр тулгамдсан асуудлыг яах нь бид нэр яах ёстой вэ?
амьдрал дээр шийдвэрлэх ёстой болно, тийм үү? За тэгэхээр бүгдээрээ яах нь вэ? Эхлээд өгүүлэлт гарсан гэр бүлийнхаа тулгамдж байгаа асуудлыг энд яах нь вэ? Бичгэнэ. Тэгээд энэ тулгамдж байгаа асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх арга замыг энд яах нь вэ? Дэвшүүлж чигнэ шүү дээ. За бүгдээрээ цаасан дээр ажиллая. За бүгдээрээ энэ гэр бүл ямар гэр бүл болж харагдаж байна? Гэр бүлийн ямар хэлбэр вэ? Гэр бүлийн хэлбэр хин энтэйгээ амьдарч байна? Хин хинтэйгээ амьдарч байна? Хэдэн гишүүнтэй ямар гишүүн ямар хүмүүс байна? За тэгвэл өөр эндээс ямар өөр төрлийн гэр бүлийн хэлбэр байж болох вэ? За бүгдээрээ нэг хүүхдийг асууя л да. Танах жишээлбэл хин энтэйгээ амьдардаг уу? Тэ? За саяны гэр бүл шиг байх нь тийм үү? За арай өөр хүмүүстэй гишүүнтэй амьдардаг гэр бүл байна уу? За. Хөргөө ахтайгаа амьдардаг байх нь тий? За. Дүүнтэйгээ гадны хүн ердөөсөө байхгүй байна тий? Тэгэхээр одоо энэ за. Аав ээж бэрэгч тэгээд За тэгвэл та нарын энэ саяны хэлсэн гэр бүлийн хэлбэрүүдээс ямар хоёр гэр бүлийн хэлбэрийг олж харж болохоор байна? Хит хитэн гэр бүлүүд буюу яах нь вэ? Нийлмэл гэр бүлийг бид нэр юу гэх вэ гэхээр яах нь вэ? Өргөцсөн буюу өнөр гэр бүл. Одоо хүргэнтэйгаа эсвэл яах нь вэ? Өвөө эмээтэйгаа эсвэл яах нь вэ? Бэр эгчтэйгаа амьдардаг гэр бүлүүд бол яах нь вэ? За тэгвэл өнөр гэр бүл. За тэгвэл нөгөө гэр бүл нь ямар гэр бүл сая үлдчихв? Яг тэр яг гэсэн гэр бүлийн гишүүн чи ямар хүмүүс вэ? Эцэг их үр хүүхдүүдээс бүтсэн гэр бүл байна те. За тэгвэл тэр гэр бүлийг яах нь бид нэр? Нуклеар гэр бүл. За өөрөөр хэлбэл яг л яах нь? Өөрөөр хэлбэл хамаатан садан гадны хүн яах нь? Амьдраагүй зөвхөн яах нь? Аав ээж үр хүүхдүүдийн хооронд амьдарч байгаа гэр бүл яах нь? Дан гэр бүл юу? Нуклеар гэр бүл гэж үздэг байна те. За тэгвэл бүгдээрээ саяны энэ бидний өгүүлэг дээр гарсан гэр бүл маань яах нь? За тэгвэл манай уламжлалт гэр бүлийн хэлбэр ер нь ямар хөө байсан? Дандаа яах нь аав ээжээгээ гэртээ байлгадаг хамаатан саднаас магадгүй яах нь хөдөө гэр бүлтэй хөдөө ах дүүс нь байдаг бол бид нар яадгүй үр хүүхдээ сургуульд явуулах гээд хотод авчирдаг тийм үү? За тэгээ хамаатан саднуудаараа суулгадаг тийм үү? За тэгвэл уламжлалт гэр бүлийн маань яах нь ерөнхий гэр бүл маань дандаа өргөцсөн гэр бүлээр амьдарч байдаг байна тийм. За тэгвэл одоо бүгдээрээ гаргасан тулгамдсан асуудлаа шийдвэрлэх арга замуудаа дэвшүүлээ явахлаар энд аль талыг бүгдээрээ баримтлах ёстой вэ гэдгийг бас яах нь анзаарч үзэх нь шүү дээ. За багуудаас тайлбар хийх хүүхдүүд гарах уу? За манай баг тулгамдсан асуудал дээр гэр бүлийн үйл ажиллагаа шийдлийг авсан. Яг тэр гэр бүлийн хоорондоо гишүүнүүд хоорондоо ярилцаад тэгээд асуудлаа шийдвэрлэх ёстой хоорондоо ярилцах бие биенийг ойлгож чаддаг бүхээс үйл ажиллагаа гарсан.
За тулгуур үйл ажиллагаа дараа нь буруу шийдвэр гаргасан. За нэг хүн эхнэртэйгээ ярилцж байгаа тийм үү гэр бүлийнхээ ярилцж байгаа аавгаа яах вэ гэж тасны цогцоод амьдрах хэрэгтэй гэл. Тэгээд буруу шийдвэр гаргаад зүгээр тэр уулын мохорт дээр нэг амбаар тавьж байсан. За тэгээд эхнэр хадам аав хоёрын сүүл харилцаа. Тэгээд мэдээж нөгөө бие хэмжээний хадам аавтайгаа тасны цогцоод хүнлээд харьцах хэрэгтэй гэдэг. Тэгээд баян эсэргүүцээ нөхдөд ингээд би явах эсвэл аав чинь явах гэж тулгай шаардсны улмаас нөхөр аавгаа тэр уулын амбартай хэвчээсэн. За үр хүүхэдтэй буруу үйлдэлээр үзүүлсэн. Нэг хажууд нь төрсөн хүүхэд ах чинь ингээд өөрийнхөө аавыг уулын амбартай гэж гэдэг чинь маш буруу үйлдэлээр. Гэхдээ энийг олж чадсан. За дахиад тоо шийдвэрлэх харилцаа өөр хүүхэд тайлбарлах. За энэ тайлбарлах. Муу шийдвэр гаргасны бол артайгаа засаад аавгаа уул бас гомдоос гомдоогоор тэр уулын хол даваас тавьж байгаа тэр хүний буруу уулд шүү дээ. Тэрийг тэр артайгаа засаад ааваас уушиг болсон. Энэ хоног эхнэр аав хоёр зэрэг байлсан. Тэр эхнэр бол хатам аав өөрхөн хатам аав өөрхөн аав тэр хүндээ хөдөлгөөн бол юм асуудал болсон. Тэгээд өөр хүүхдээ буруугаар ойлгосон өөрийгөө засаж Хин өөргөө засах уу? За тэгвэл энэ өөргөө засах ямар хэлцүү байдаг вэ? Өөр хэл хөгдөж болно шүү. Оо за юу нэ? За ийм яг нь суу бэлэг байж тий. За намайг концерт хийх эхнэрийн цуг байхтай хүсдэггүй. Тэгээд залуу аавгаа эдийн өөрийнхнэртэй муулцаад тэр аавгаа тэр амбарт авахыг хүсэндээ хүүгийнхээ хэлсэн үг аав тэр залуу маш сэтгэлийн юу хэлсэн. Тэгээд тийм ч аавгаа хүсээд эхнэр нь хараа аав эсвэл эхнэрээ аль нэг юм өгөхийг ашигласан. Тэгээд ааваас нь болж хэлбэл муулцдаг байсан. Яг тэр аав дэвтэрт орсон. Тэгээд эхнэр нь тэр аавыг хасахыг хүсээгүй учраас. За шийдвэрлэх харилцаа юм. эхнэр нь өөрийнхөө өөрөө барьж үзсэн бол арай өөр байдал гарах байсан. Тэгээд өөр байшин бас хөдөлгөөс нэг өөрхийн мөнгөтэйгээ оромжтой биш өөр байшин эсвэл өөрийнхөө гэртээ арайсаа гаргаж юм уу заавал амьдуулж болчихсон. Тэгээд хүүхдийн хажууд буруу үйлдвэрээр үзүүлээд энийг ажиглаж чадсан. За эндээс яг нь авцж байгаа санаа байна уу? За яах хэрэгтэй байна уу? Танаа одоо хамгийн ерөнхий төвшилж байгаа арга санаас дүгнээ төлөв юу хэрэгтэй байна? Ойлголцол байна тийм. За эдний багийн ерөнхий дүн нь бол ойлголцол байх хэрэгтэй байна. За танаа өөрийнхөө өөрөө за итгэл олж таарах нь тийм. За итгэл. За дараагийн баг гараарай. Энэ залуу аавыгаа сонгохгүй эсвэл эхнэрээ сонгохгүй гэсэн тулцаа асуудал гарч ирсэн. Харин энийг шийдвэрлэх арга замаар ярилцаж болно. Нөгөө талаар болохоор эхнэрийг аавдаа хэрхэн сайн хандуулах вэ гэсэн бас нэг тулгымцаа асуудал гарч ирсэн. Энийг ойлгоцож бас асуудлаа шийдвэрлэж болно. Харин хамгийн сүүлийн болохоор эхнэр нь зөвхөн өөрийнхөө амрыг бодсон энэ тулгымцаа асуудал гарч ирсэн. Энийг залуу нь ингэж асуусан гэж бодлоо. Чи байсан бол өөрийнхөө аавыг ингэж уулын мөхөрт ханж чадах уу гэсэн асуулт асуувал эхнэр нь бас өөрийгөө бас ойлгож чадах байх гэсэн юм асуудал гаргасан юм. За ерөнхий дүгнэлт нь юу болж байна? Ерөнхий дүгнэлт гэвэл чин сэтгэлийн ярилцлага буюу ярилцах нь байна тийм. За аавгаа явуулах болсон энэ асуудлыг болохоор шүүжгүй арга зам үзэхээр уулын оромжгүй явуулах гэсэн байгаа. Тэгээд нөгөө эхнэртэйгээ бас тулгымсан асуудлыг эхнэртэйгээ муудалцсан. Энийг болохоор яаж нөгөө нөхөр шийдвэрлэх вэ гэхээр аавгаа явуулахаар болждаг шийдвэрлсэн. Айгуу тийм тулгымсан асуудал шийдвэрлсэн байгаа. Тэгээд бэлтгэн хүү би ч бас энийг хөшөлгөд энд явах юм уу гэж хэмээн асуухад нөгөө нөхөртөө амар юу тэнгэр нурах шиг болсон шүү дээ. Сэтгэлийн ихээр нөгөө эвдэрч юм болсон. Тэгээд энэ болохоор нөгөө юу нөхөр шийдвэрлэх замаар тэгэхээр машина ирүүлээд туцсан шүү дээ нөгөө аавгаа тэгээд
байгаа. Тэгээд эхнэр нь нэг бол би явъя эсвэл эцэг чинь явна гэж тулсан байгаа нөхөртөө. Тэгээд энэ төвшөлтөө аргалсан нэг юм арга зам гэхээр нөхөр нь тулгандаа аавгаа явуулах гэсэн байгаа. Энийг бас ярилцаж болох байсан байгаа. Гэр бүлээрээ ааваа эсвэл ааваа мэдээж юм ууны оромж момж биш асамжуу байсан бол яриад мэдтэй байсан гэж бодсон байгаа. Тэгээд ааваа хаашаа явуулах мэдгүй байсан байгаа. Хамгийн ихэнд нэг юу эхнэр нь явуулгээд тэгсэн нь болохоор нэг нөхөр нь ам хийх тийм дуртай байсан болохоор хамгийн оромж руу явуулсан. Манай багийн хамгийн эцсийн шийдвэр нь одоо яах вэ? Нухацтай бодох юм уу? Бодоод за хүндлэл болж таах миний багийн. За хүндлэл байна. Тийм ба. За тэгвэл одоо бүгдээ дэвтэр дээр ердөөсөө энэ гэр бүлийг яах нь вэ? Сайн сайхан байхгүй эсвэл яах нь сүрэг байхгүй гэдэг эцсийн шийдвэрийг тагараад бичигдээ. За одоо бүгдээ энэ гэр бүл ердөөсөө ингээд шийдчихсэн гэсэн нэг өгүүлбэрээр шууд явна. Бүгдээ өнөөдрийн хичээлийг өгүүлбэртэй байна л да. За тэндээс бид нар яг нь ойлгох хэрэгтэй юм. Тэр багаас тэр багаас ярилцах эдний багаас хүндлэл гэж байна. Тэгэхээр энэ гэр бүл юу хэрэгтэй? Юу хэрэгтэй? Ойлгох гэдэг нь юу вэ? Юу болж байгаа вэ? Харилцаа. Ердөөсөө асуудлыг бид нар яах нь вэ? Ярих. За тэр ачуугийн нөлөө энэ байна уу? Яаж нөлөөс ачгүй? За тэр хараа үзээ. Арга сэтгэлд хүртэн юм хийсэн байна тийм. Тэндээс юу олж авсан? За тэгвэл тэнд өөр энэ гэр бүл юу тулаад байна? Хүндлэл тулаад байна шүү дээ. Тийм? Зөв. Хин хэнийг хүндлэх хэрэгтэй? Аав нь бэрэг тийм үү? Бэрэг аа. Тэгээд нөхөр нь яг нөхрийг ааваа тийм хүндлэх хэрэгтэй. За тэгвэл энэ төвшин өөр юу гаргаж иж болох вэ? Энэ гол нөлөө үзүүлэх нь хэн болж таа? Ачгүй юу эсвэл гэр бүлийн хэн нэгэн өөр гишүүн байх вэ? Тэр яах вэ? Ачгүй хаа. Хин хариуцлагатай австай. Нүгүр хариуцлагатай. Ямар хариуцлага үлээх юм? За бид нар нэг үгээр хэлье. За хэлээ. Нүгүр яагаад хариуцлага үлээх болж байгаа? Үрхийн төрөө учраас. За. За. Эхнэр аав хоёр нь өөрсдөө хамааралтай үзчих. Учраас тийм үү тэд нар юугаар загнагдаж байгаа лээ? Гэр бүлээр хайраар загнагдаж байгаа юм гэх юм. За. Нөхөр хүмүүс яагаад хариуцлага хүлээх ёстой? Гэрсэн. Өөрийн төрсөн аав байгаа учраас илүү их хариуцлага хүлээх юм тийм. За тэгвэл өнөөдрийн бидний үзэж байгаа сэдв маань юу болж таарах нь? Харилцаа. Хариуцлага гэдэг сэдв. За тэгвэл бүгд амьдрал дээр ийм асуудал тулгуур хамгийн сүүлд яах ёстой юм бэ? Гэр бүлээрээ суугаад явна. За тэгвэл бидний эцсийн энэ өгүүлбэрийг яаж дуусгах гэж байна? За тэгвэл нөө уламжлалт гэр бүлээрээ явна. Амьдрах уу эсвэл яг арга хастаа гарах уу? Гэр бүлээрээ аавтайгаа хамт амьдрахаар энэ гэр бүл явна. Ачаалалтай болно шүү дээ. За тэгвэл бидний ирээдүйд бүтээгч байгаа гэр бүл маань яаж төсөөлөгдөж байна? За одоо бүгдээ төсөөлөл ярив. Бид ойлгох. За. Хүндэтгдэг гэр бүл аа. Хайрладаг гэр бүл аа. Тэр нь бат нь юу болж таарлаа? Хариуцлагатай, би нэгэн хүндэтгдэг, харилцах, ярилцдаг гэр бүл. За бүгд ирээдүйн амьдралдаа энийг хэрэгжүүлж чадах уу? За тэгвэл бүгд өөрсдөө яах нь вэ? Амжилт хүсээд алхаад